За бид нар шилжүүлэн суулгах өрсөлдөг маань одоо өгөрцөө энэ өргөст хэмэх ер нь гоотны аль ч ургамал шилжүүлэн суулгалтыг их муу даадаг. Тийм учраас ингээд тусгай коршихон дургуулсан байвал илүү тохиромжтой. Бид нар өрсөлдөг тарих хичээлээрээ бас зааж байсан. 2 хичээлийн өмнөдлийн хичээл дээр бид нар өргөст хэмэх тарихыг заасан. Яагаад тэгэхээр өргөст хэмэх маань томорчих юм бол шилжүүлэн суулгалт муу даадаг. Тийм учраас 20-с 25 хоногийн настай 2-оос 3 навчтай ийм өргөст хэмхийг суулгах ёстой. За энэ коршиохноос бид нар ингээд одоо энийг шууд ингэ шахаж гаргаад энэ үндэсний хэсгийг ерөөсөө хөдөлгөхгүйгээр суулгаж өгөх юм бол өрслөг маань унахгүйгээр шууд ургадаг. За энэ маань одоо 3 дахь навч нь гарч байгаа хамгийн тохиромжтой ийм өрслөг байна. За бид нар хүлэмжинд бас ямар сортын таримлыг тарих вэ гэхлээр нёх гэд сорт байж байгаа, зозуула гэд сорт байж байгаа. Тэрнээс бас кяттын урт сортууд байж байгаа. За Канадын зарим сортууд бас тарьдаг. Тэгэхээр та нар одоо ямар ургац авах вэ? Зах зээлд борлуулах уу, өөрөө идэх үү гэдгээс шалтгаалаад ямар сортын одоо өргөс хэмх авах вэ гэдгээ худалдаж авч байгаа газраас одоо бас сайн асууж авах хэрэгтэй. За бид нар ингээ шахаад гаргачлаа энийг. За бид нар одоо яаж суулгах вэ гэхлээр ерөөсөө нэг хонгаалсан газар дотроо ингээ тавьчихна. За ингээд ямар ч үндэс нь хөдлөхгүйгээр тавигдаж байна. За ингээд хоёр тал руу ингээ сайхан нэвтрүүлээд дараад өгчин. За ингэж шахаад сайн дарж өгснөөр авдлаас нь шороогоор сайн шахаж өгсөн, дээрээс нь сайн дарж өгснөөр энэ хуучин одоо өрслөг ургаж байгаа шороо маань бидний шин суулгаж байгаа хөрстөөгөө сайн авцалдаж өгдөг. За өрцөн дээр нэг анхаарах юм маань одоо бид нар энэ хуучин суулгасан шороо энэ харагдаж байна тийм ээ. Яг энэ хэсгээр суулгах ёстой. Хэрвээ энээс дээшээгээ ингээд гүн суулгачих юм бол энэ маань одоо энэ амьсгалын хэсэг нь боогдоод одоо өрслөг амьдрах чадвар нь мууддаг, аюух боож өгдөг. Тийм учраас бид нар яг одоо түр ургаж байсан тэр хэсгийг нь хөрсний өнгөн хэсгтэр одоо нэг төвшөнд ингэ суулгаж өгнө. За энэ ялгаагүй бид нар одоо ховн яаж бэлтэх вэ гэдээ бас түрүү хичээл дээр зааж байсан. Энэ бас ялгаагүй одоо гялгар уутанд ингээд хийцэн. Одоо өргөс хэмэх. За ингэ гараад ирж байна тийм ээ. За ингээд гараад ирээд нөгөөтгийг бас яг хөдлөхгүйгээр ингэж тавьж өгөө талдаас нь ингэ шахаад тэгээд ингэ суулгаад өгчнө. За өрцөг болохоор юм нөгөө ямар савнд байгаагаас шалтгаална. За бас зарим газар өрсөлгийг задгаа савнд ургуулад одоо зардаг. За тэр нөхцөлд яах вэ гэхээр аль болохоор бас үндэсний шорооны хэсэгтээ авах хэрэгтэй. За энэ бол ингээд хэрвээ задгаа савнд ургуулсан бол баг ингээд шороогүй аавна шүү дээ өрсөлгийг тийм ээ. За энэ нөхцөлд ядаж бүрэн шороотой авахгүй ч гэсэн энэ капилляр энэ үндэснүүдийн хооронд хэсэгт байгаа наалдсан шороонуудыг унгахгүй байхад их хичээх хэрэгтэй. Тэгээд энэ үндэсний энэ өрцөний дээд талын хэсэг нь хаана вэ? Үндэсний хүзүүн яг энэ үндэс гарч байгаа энэ хэсгээс хэсэг хүртэл суулгаж өгнө. За ийм өрцөний өрсөлгийг яаж суулгах вэ гэхээр одоо хэрвээ та нар ховн савгүй өрсөлгийг авах юм бол иймэрхүү хэмжээний шороотой авч болох юм байна. За энэ ингэж шилжүүлж байгаа өрсөлг маань амьдрах чадвар найдвартай биш. Тийм учраас одоо та бүхэн өрсөлгийг худалдаж авахдаа аль болохоор одоо ховн савтаа тусгай нэг өрсөлгийг нэг савнд суулгасан ийм өрсөлгийг худалдаж авах хичээх хэрэгтэй. За магадгүй өрсөлг худалдаж авахд зарим өрсөлгний юуны ханш өөр байж магадгүй. Нэг 10, 20, 30, 40 төгрөгөөр. За энэ яагаад гэвэл нөгөө ховнгийн үн шингэсэн байдаг. Тусгай ховнд тарьсан өрсөлг маань харьцангуй бас жоохон үнэтэй байж болох юм. За нэг үндэсний хүзүүнээс аль болохоор хөрөхгүйгээр сайн дараад ингээд суулгачих хэрэгтэй. За ингээд суулгасны дараагаар эхний ээлжинд бид нар энэ өрсөлг маань ялах байгаа. Тийм учраас бид нар өрсөлгөөгээ бас одоо амьдруулахын тулд эхний нэг 14 хоног тоогоолж усалж өгнө. За тоогоолно гэдэг маань ингээд нөгөө байцаа помидор суулгахтай ижилхэн. За ингээд тоогоолоо суулгасан өрсөлгөнийхээ яг үндэсний хэсгээс нь арай холхон нэг 10 см орчим холоос ингээд зөөлхөн усалж өгнө. За өрцөө суулгахад бас нэг анхаарах юм бид нар одоо байцаа юм уу помидор суулгаж байгаа үед энэ өрсөлгөөгээ далд ортол усалчих болж ирсэн. За үзэгчид юу нэг анхаарч байгаа байх тийм ээ. Тэгвэл өргөст хэмхийг бид нар хизээч далд ортол усалж болохгүй. Хэрвээ далд ороод бас одоо энэ навчны хэсгээр нь хүүтэн ус хүрчих юм бол амьдрах чадвар нь мууддаг.
Тийм учраас бид нэр үрслэг суулгасны дараа 2-3 литр усаар услана. Гэхдээ нэг удаагийн услаагаар 2-3 литр ус орохгүй болвол за 1 литрээр ингэж усан шингэсний дараагаар дахин давтан услах байдлаар ингэж бүх тогоонуудаа усалж өгнө. За бид нар ингээд услсан 2 дахь удаага дахиад услая. Бид нар эхнэрээ услахаа маань одоо ингээд шингээд дууссан. Тэгэхээр бид нар 2 дахь удаага нэлээд сайн ингээд нэвтэртэл. За ингээд 2 удаа услахад ямар ч байсан бид нарын услахаа маань 2-3 литр усаар услагдана. За ингээд одоо үрцэн маань ургахад бэлэн боллоо гэсэн үг. За бид нар 7 дугаар сарын эхний 7 хоногт явагдах хичээлээрээ өгөрцгийг яаж таньж ургуулах вэ гэдэг талаар одоо зөвлөх болно. Одоо 7 сарын их хүртэл өгөрцгийн маань үндсэндээ юм тоглох маягаар услага явагдаж байна. 7 сарын их гэхэд одоо энэ үндэсний хэсэг нь хажуу руугаа ингэж ургадаг. Өгөрцгийн үндэс ихэвчлэн доошоо гүнлөөгөө ургах биш хажуу талаас ургадаг. Хажуу тал руугаа одоо юм хавсан байдалтайгаар ингэж одоо хөрсний өнгөн хэсгээр тархаж ургадаг. Тэр нөхцөлд бид нар одоо яг миний зогсож байгаа энэ замын хэсгээр усыг дүүргэж услаад ингэснээр энэ ус маань хажуу талаас энэ өгөрцгийн маань хажуу талаас ингэж нэвчиж услагдах юм бол илүү сайн одоо ургах боломжтой болдгоо. Хөрсний агаар бас тохиромжтой тийм чиглэг болж өгдөг. За ингээд энэ удаагийн өргөс тэмхийг хүлэмжинд хэрхэн суулгах вэ? Хөрсийг одоо яаж бэлдэх вэ? Одоо ямар хөрсийг ямар байдалтайгаар засах вэ гэдгийг зөвлөсөн энэ удаагийн хичээлийг анхаарал тавьсан сонсон та бүхэнд баярлалаа. Бид нар дараагийнхаа хичээлээр одоо цэцгийн мандлыг яаж хийх вэ? Яг өрхийн аж ахуй нөхцөлд цэцгийн мандлад ямар төрлийн цэцгийг яаж тариул тохиромжтой вэ гэдэг талаар өрсөлдгөр шилжүүлэн одоо суулгах тухай зөвлөн мөн дараагийн хичээлүүд дээр бид нар нөгөө суулгасан өрсөлгээгээ цааш талбай шилжүүлсэн ил талбай нөгөө хэрхэн арчлах вэ? Дөнгөс соёолж гарч ирсэн ногоонд ямар арчилгаа хийх вэ гэдэг талаар зөвлөх болно. Та мэдсээр байж эрүүл мэндийн халтай хятад ногоог хэрэглэсээр байх уу? Төмс хүнсний ногоо жимсгэн тариалах, гахаа дахиа үржүүлэх, зөөр хүлэмж барих, өрхийн аж ахуйн цагаан толгой ном танд хүрч байна. 10 хил ногооны үнээр амьдралын өөрчлөх ухааныг аваарай.